Амьдралынхаа хамгийн амттай зүйлийг би хамгийн энгийнээр төсөөлдөг. Яг л гудамжаар зурж өнгөрөх хүний их өрсгөл, үргэж инээмсэглэл утаж, үргэж халуун дулаан мөнгө хүлээдэг ганцаардмал олон зуун их хүн хоорондоо үйл хөдлөн зөрөх шиг. Амьдралынхаа эгэл жирийн дал болсон ажлууд маань намайг өдий зэрэгтэй хүн болгожээ. Өдөр бүр энгийн нэг амьдралын хэм маягаас өөрийнхөө мөн чанарыг таних мэт сэтгэл нэг л сайхан. Сурч боловсрч мэдэж таних тусам өөрийн мөн чанараа дэлхийг аврахад цагаа зориулах биш. Ядчил үргэж миний дэргэд байх найздаа зориулах нь хамгийн чухал юм байна гэдгийг би хин хүнээс илүү ойлгосон. Дэлхийн ертөнцийн түүхийг анд нөхдийн нөхөрлөлгүйгээр төсөөлж болохгүй шиг миний амьдрал хүн болгонд байдагтай гайхалтай ганцхан сайн найз бий. Иргэн тойрны сайтар харъя л та. Итгэлцэлгүйгээр энэ орчин тогтнохгүй шиг миний л амьдралын урсан өнгөрөх энэ л орчинд найз бит хоёр инээмсэглэлийн төлөө гудамжаар алхсан юм. Инээмсэглэл. Энэ гайхалтай үгний цаана асар олон утга эргэлдэж өнгө бодог нэмсэн олон мэдрэмж төрүүлдэг авлаа. Өмнө хизээж олж харж байгаагүй ад жаргалтай өнөөдийг төдийлөн нэг хараагүй дэ би сайн харамслаа. Хорвоо тэр чигтээ гайхамшигтай зүйлсээр дүүрэнгээ та бодтоо. Зүгээр л мэдрэхгүй, анзаарахгүй байгаад л бүх учир. Өдөр бүр инээмсэглэж явдаг хүн инээмсэглээ халтааж байгааг харах ямар гоё гэж. Инээмсэглэл миний амьдралын нэгэн хэсэг биш юм. Харин амьдралын минь үрдийн гоо үсгэлэн утга учир гэдгийг би одоо л ойлголоо. Үргэлж инээмсэглсэн, эрүүл, аюулгүй орчинд амьдарч өссөн би хамгийн азтай хүн. Үнэхээр баян, жаргалтай, зүрхэнд би хайртай. Миний дүрэг, миний